Ах яаж мөнгөтэй болж ийн гэд. Өгөө шалгуул тороолуудаа улгаач нараа. Би энэ Солонгост 2003-аас 5 онд 2 жил хар ажил хийсэн. Үйлдвэрлэлд дадлага хэлгэж. Монголд хүн 100 мянган төгрөгийн цалин авдаг байх. Солонгост би 2003 онд сая төгрөгийн цалин авдаг байлаа. Солонгосоос 2005 онд чи Jeep Service гэж компани байгууллаа. Jeep-тэй хүмүүсийг ажилд явуулаад дундаас нь 10% шаадаг байлаа гэж хэлэх юм аашаа юу? 10% нь авдаг байлаа. Татвараа төлдөг байлаа. 100 жолоочийг ажилд явуулаад 90% нь өөрт нь цалин болгож өгөөд 10% нь би жуулчлалын үйлс авдаг байлаа. Ийм бизнес хийдэг байлаа. Сэлбэг зардаг байлаа. Унцсан онголцсон жипнүүдийг худалдаж авч сэлбэгийг махалж одоо тэг жижиглж зардаг байлаа. Японоос машин задлалд оруулж ир зардаг байлаа. Тэ. Жип оруулж ир зардаг байлаа. Мөнгө олохын төлөө худлаа ярьж, хулгай хийж, шантаж хийхээс бус хэлбэрээр хөдөлмөр хийж мөнгө олж ирсэн. За юу. Улгаач нараа миний орлогыг тодлох гээд байгаа бол 11-т дугаар үнд ороогүй байхад би хөөш 99.11 тэг. За хойдлогын дугаарыг хилээд яах вэ? Өгссөн лаг дугаар, супер дугаар заа юу. 11-т дугаар 200 мянгаар зарагдж байхад би 800 мянгаар мөнгөөр зодож авч ялаа. Одооны дарга нар 11-т дугаарыг дарга болохынхаа өмнө авилгал өгж 100 авилгалын мөнгөөр 100 саяар дугаар аваад нэрийн утсан дээр 11-т дугаартай гэж очдог болцсон золбонгууд. Энэ золбонгуудыг 11-т дугаар үнд орог багт би барьж ялаа заа юу. Өөрөөр хөдөлмөрөө хийгээд 2 өрөө байр аваад одоо эхнэрээ аль бие ёсоор одоо хорим найраа хийж авч ялаа нэртэй төртөө хулгайч нараа. Авилгалчиг аав ээжийнхаа авч өгсөн үнтэй хаавсанд үнтэй байшинд хорим найраа хийгээгүй. Өөрөө 2 өрөө байр авч ялаа. Анх хороолын эцээ 29-р байранд. Хороолын эцээ одоо миний одоо энэ засварын газар Jeep Service гэдэг гараж байна. Хуучин гаражаа нураагаад одоо дахиад сервис гараж байгуулж байна. Хулгайч нараа. Ахуй амьдралаа шийдсэн шүү. Би тэр үнэн худал намын үнэн худал буруу намын галтар отгоо жацах шиг би юу ч хийж үзээгүй мөртлөө гів гинтхэн жип унаа унчаагүй маа. Анх одоо би чинь Prado гэж жип унжээлаа. Миний жип чинь 42 47 гэд. Тэ. Тим жиптэй байлаа. Дараа нь 0309 гээд Land Cruiser 80 унжээлаа. 2005 онд би анхны жип унжээлаа. 2006 онд 92 оны Land 80 унж байлаа. 2007 онд 97 оны 2 RB-т Совдөнгөт хамгийн үнэтэй Land 80 унжээлаа. Японоос 2008 онд яваад би цагаан өнгөтэй 2 RB-т супер 0123 гээд Land Cruiser 80 машин оруулж ирж унж байлаа. 2008 онд би хар Америкаас орж ирсэн чойшин гялгар цаасан задлаагүй шин 100 Land Cruiser 100 авч унж байлаа. 2008 онд Hit Motors компани 5 богд мөнгө хадаа сургаггүй байхад би анхных нь Land 200 авч унж байлаа. Дээр ачаатай. V6 мотортой. За 2011 онд би Америкаас орж ирсэн 2011 онд 2009 оны өрүүлэн халдаг 5 шинээр нь авч унж байлаа. Тороолуудаа ойлгосноо. Ингээ миний унсан машины тоо замаа алдсан. Тий. Надад машин тэрэг унах унаа орох оромж бүх юм байна. Хулгайч нараа. За өөрийнхөө унгаа адууг би өөрөө бүрдүүлж зогцлоо би болгожээлаа. Анх Сундын жив тод мандлаа надад энэ юуны Сүхбаатар аймгийн Уулбаян суманд хуралсан нэг битүү азаргыг зүгээр махны адуу 300 мянган төгрөг байхад би 3 саяар сайн хүрээ азраг худалдаж авч байлаа. Тэр үед дундын азраг адуу 1 сая төгрөгтэй байсан. Урдан морины ханш 1 сая төгрөг байсан заа юу. Махны адуу 200 мянга байхад би сая 500 мянгаар давааху ахын одоо давааху хар заалгаад би жампг гэ дунд говь хандгаа өрний одоо тэр азрагны эзнээс би үнтэйгүү худалдаж авч байлаа. Дорн говийн дэлгэрхээс би будангүүний өгшөлтөй будангүү худалдаж авч байлаа. Давааху ахаасаа би Land Cruiser 80 машиныг бүрэн тоноглож өгөө төөрхий надад баярлаа гэж гүгсэн юм л да. Бийлгэнд би ахта баярлаад хариуд нь мөнгөөр үнэлэгдэшгүй машин тэргийг гоё тоноглож өгч байлаа. Тэр үед одоо надад бас л нэг 5-6 саяар зарагдахгүй бэлгэлж байлаа. Энэ мэдлэнгээр би адуутай болсон юм аа. Одоо миний захын адуунаас нэг унаг зарахад би нэг 10 саяар өгнө. За ойлгосноо. Улгаач нараа
Тороолуудаа миний хөрөнгийг тоолох гэдэг авилгалчдын хулгай хийсэн хөрөнгийг тоолж авилгалтай тэмцэгт аваачих шалга бол. За тэгээ Эрдэнэт өдрөд нам 12 онд ядаад би бас төлөөлөгчийн газрын хурган дарга болж байлаа. Хөрөнгө орлогоо мэдүүлж байлаа. Анхны тэр чулуун тэр хаш хөөрг мөргийг чинь моринд орохдоо бас нэг хүнтэй хөөргөлөхөд гой хөөргөтэй байгээд том цагаан хаш хөөрг, жижиг хаш хөөрг, шөрөө хөөргийг чи авч байлаа. Улгаач нараа тэр чулуу надад yoolсороо байна. Ойлгосноо. Зарим нь их хуцах юм уу бааснууд? Юу ч гуйлах чи аятаа, Зарим нь юу ч болоогүй мөртлөө амьдрал юу ч зэрэг жовж үзээгүй мөртлөө одоо авгаа хөвгдөд дагуулсан авилгалын мөнгөөр 70 хэрэг дээр шааж байгаа үстэй. Авгаагаа дагуулад альсан Америк руу чи ахад явж үзээд тэр Майами арал дээр чи гівтчихээлээ шүү дээ би. Тэгээ тэглээгээ би нэг зураг хөрөг оруулж ин ядарсан нийгэмд ядарсан монголчуудаа баярхаад явах үгээд гүн далаа шиг ямар баярхаад яваад авах уу. Надад тийм амбиц совест байхгүй. Алсын Америкт чи би анх удаа 2008 онд визэнд ороод Лас Вегаст очиод Лас Вегасын казинод би тоглож явлаа. Хоёрдугаар 2011 онд Америкийн визэнд ороход надад шууд 10 жилийн виз олгож байлаа. 11 онд Атланта Ситэд очиод CNN-ийг мангар том байшин байт юм байлаа. Очиж үзчихээлээ. Хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаанд оролцож байлаа. Өөрхий талигаж болцсон юм а Бандан Батаа гэд гавьяат одоо Монголын хамгийн олон малтай Бандан Батаагт цуг явж байсан. За юу. Тэгэд Америкт очиход одоо нохооны гамбат нохоо үржүүлдэг байсан. Манай морины гамбат тод манлаатай анх танилцж тэнд утсаар ярьж байлаа. 11 онд би Чикагогийн Индианагийн казинод манай ах казинод орцсон. Би сар казинод би судалгаа хийж ахыг 10 жил Америкт очиод ирья байя чадахгүй хамаатныхаа ахыг Америкаас авчирч байлаа. Тэр болгоно би гайхуулаад яриад ах юм уу? Улгаач нараа хүний очих гэж чадахгүй газар чи би аль хэдий хөл тавьчихсан. Одоо миний дүү Японд ажиллаж амьдэрдэг гэр бүлээрээ би хоёрхан төрсөн хоёрх дүүтэй. Нэг нь ард түмэн сонгоод их хурлын гишүүн болгоцсон. Миний дүү өөрөө шалгалт өгөөд гадаад иргэдийн дээд сургуульд байжгаад Японы Хоккайдо арал дээр нэг сургуульд очиод тэнцэнээс одоо Токиод амьдэрч байгаа. Тий. Тэгээ дүүгийнхаа буйнаар дүүгээ Японд байхад нь очиод Японоос джип машин Land Cruiser 80-ыг 20-30-аар нь ачуулж авчир зардаг байлаа. Улгаачуудаа миний бизнесаа ариун цагаан мөрш Jeep Service гэдэг компани байна. Одоо энэ UP Cup гэдэг шиг энэ үйлчлэгийг чинь 2005 онд Jeep Service компани байгуулад Jeep-тэй хүмүүсийг бүртгэхэд ажилд явуулдаг байлаа. Газрын тосон дээр Petro China-д манахаас 40-50-аар нь Jeep түрээсэлдэг байлаа. 40-50 жолооч нар орох оромтой унах унаатай болж ийл дуракуудаа ойлгосноо. Гадны хөрөнгө оруулалт ингээд уудуурхаа хийгээд байгаа тэр өрөмдлөгийн хайгуул чинь сая долларын хөрөнгө тэрбум доллараар хөрөнгө оруулж ирж байхад би тэднэрт 100-100-аар нь 5-5-аар нь машин түрээсэлдэг байлаа. Улгаач нараа. Золбингуудаа миний хөрөнгийг тодруулах гээд юу хийснийг асуух гээд байгаа бол. Тий. Энэ гадны аялал жуулчлагч нар ирэхэд би джип гаргаж өгөөд тийм ээ джип туур хийгээд түрээсэлдэг байлаа. Улгаач нараа, тороолуудаа ахаад миний юг сонсомоор байна. Би өөрхий джип машин байхгүй тэгсэн ирнэ бас уул усандаа бас нэг өргөл барьцаа өргөөд агаар салхинд гарчаад ирмээр байдаг залуучууд би 10 джипний цуваа үүсгээд Хинтээ аймаг, Сүхбаатар аймаг, Шилийн богд, Алтан овоо, Уруудад хамрын идгээд энэ тойрог аялал хийгээд 10-20 джиптэй нэг джипийг би үнэгүй гаргаж өгөөд нэг джипэнд 5 залуу суугаад дундаасаа бензин тосныхоо мөнгийг хийгээд ийм үнэгүй аялал хийгээд ТV9-оор нэвтрүүлэг болгоод цацчихлаа. Одоо 2008-9 оны юм одоо тэр одоо ТV9 хадгалагдж байгаа. Манай ганд ш тэр үед явж одоо миний нэвтрүүлгийг хийж исэн ТV9 спортын албаны дарга. Машинаар нь би машинаас нэг бүх гаргаад би өөрийнхөө машиныг төлөөж барилдаад би хоёр давж байлаа. Туракуудаа. Энэ мэдлэнгээр нэр төрийн бус холбооны ажил, аялал, маялал гэдээ надад хийсэн юм их байна. Даанч би энийг одоо нэг гайхуулаад яриад байхгүй юм да. Миний хаанчгүй жигжи уранд ч хүрээгүй юу ч хийж бүтээгээгүй бацаанууд ном байгуулсан үнэн худалдаа шантаж хийсэн бас улс төр ярих гэж шагаад байна мó галтар золбин зомбинууд тэгээ бас дарга сайд нарыг 7 хоног өмгөөл нөмөрнө мө тороолуудын дэргэд би хийсэн юмтай уулгаач гүн дата юу хийсэн Германаас баахан эксперт зөөж 90 онд монголчуудыг баахан архин живүүлсэн өөр юу хийсэн юу чигээгүй тэгээ танаа тэр гүн датаач авгаа нөхрийн намын даргач тэрний дэргэд би хөдөлмөр хийсэн. Гүн далаа сүйд дампуурсан байж байгаа зайсанд 5 газар авгаа хаах аз заяагийн тэр авгаа
төгс бүсгүй гэдэг байгаа үстэй. Төгс ажмаа шүү дээ. Өгснийхээрээ бүсгүй байдیں۔ Тэр хууль төгс ажмаа. Азагийнхаа ахыг гүн далаач юу лээ? Оо дурака. Бог дуулын тусгай хамгаалалттай газрын дараагаар тавьж жагаад 5 газар аваад гаагийн сая доллараар зарсан гүн далаа. Гүн далаагийн өөрийн амьдарч байгаа хаус нь хүнээр бариулсан хаус. Надад газар байна чи барь гэд нэг авгаагаар бариулангуудаа яасан. Нэг авгаа 5 хаус үзээд аваад барьсан юм байлаа. Гүн далаагийн хууль бусаар авсан газар дээр гүн далаа 4-5 хаус бариулаад нэгэнд үнэгүй ороод амьдэрсэн. Гүн далаагийн бизнес гэж байхгүй ингэж орж амьдэрдэг гүн далаа. Шантаачны уулгач заа юу. Тий. Буян бузар Монголын нэрийг тавиад Японоос тэр Марбины Японы төслөөс олон сая долларын зээл аваад төлөөгүй Монгол улс тэрийг төлсөн. Буян бузар намын дарагч. Тэгээ одоо тэдний өөрсдийнхөө тороол мороолыг шааж байна. Тэднэр шиг би улсаас нэг сөөм газар авч үзээгүй. Харин хороолын гашаа байшингаа өмчилж авсан. Тий, хуулийн дагуу энэ мэтлэнгээр дуракуда миний бас хөрөнгө орлогыг асуусан шааж байна. Гуцаараа улгаач нараа. Дарга нар шиг би гадаадаар төрийн зардлаар зугаалж үзээгүй. За юу улгаач нараа. Өөрийнхөө мөнгөөр төв алгасаад энэ үзэхстэй орнууд чи үзсэн заа юу. Одоо өөрийнхөө мөнгөөр имчилгээ хийлгээ явж байна. Дуракуда. Өөрийнхөө мөнгөөр буудал гисээд амьдраад явж байна. Ойлгосноо? Оюуны хөтөлбөр хийгээ судалгаа хийгээ явж байна имчилгээний хажуугаар. За олон юм хуцаад байх юм. Намайг над АТ-г чи бүтэн шалгаад шалгаа юуч гараагүй тэгтээ яг нэг хэлмэгдүүлээд нэг шорон шаацсан. Би гоншгонж гонгоноогүй. Би шоронд орсондоо нэг баярлалаа гэж бас хайшаа. Харин би шоронд 100 ном уншиж гарч ирсэн. Мэлмигээ өшөө нээж гарч ирсэн. Тэрнтэйг би баярлж явдгийг. Хэнд ч би гомддоггүй. За ёо. Улгаач нар минь тороолууд минь. За тэгээд шантаж зүй бол харин салим сэтгүүлчнэр одоо сэтгүүлчнэрийг асуугаарай. Одоо ингээд муулж исэн хүмүүсээ муулахаа болоод долоогод өмнө ягаад гэвэл хаалтын гэр хийчих. За ёо. Одоо тэр дэнсийн шинэ гэж чадцаг байна. Ах мөх эрдэнэха та бидний өмнөөс дарга нарын мууг хилээд бузрыг хилээд 200 унцсан дороо нисгээд явж байна. Тэр дороо нисэх гэж би дорооныг 10 саяар авч ирсэн шүү дээ би. Тэгээд дорооны нисгүүлэхийн тулд би бацаануудад 100 мянгаар мөнгө өгч би нисгдэг шүү дээ. Тэгээ явж ирсэн шүү дээ. Та ястаа үнэхээр супер байна гэж тэгжсэн. Одоо болохоор манига муулсан шааж ирсэн юм уу галтар чадсах. Мөшинэ мөч чадсах харин 5 цаастаа болсон юм шиг үлээ. Хиймэл хамар хийлгцэн бэлээ. Ийм протеин шиг шокр хамар шаацсан. Энэ Солонгост хамрын хагалгаа хийхэд гоё хамрын хагалгаа хийхэд 20 сая. Ямар мөнгөтэй хүүрнүүд вэ? Тий зарим нь мөөм шаахи, зарим хүүхнүүд мөөм шахад мөөмөндөө силикон шахад Солонгост 40 сая. Бүхсэндөө силикон шахад 50 сая гэж байна. Нэр зарим нь тэгээ мөнгө олоод байна хөөш. Ойлгосноо уу? Тэр манай намд байж байгаа гарцсан хажтмаа гэдэг нөгөө балаа авгаа. Тэр нөгөө балаа авгаа хор товдор туслаа гэдэг анх хятад өр Монголд намайг консул байхад яваад очисон. Би имчилгээнийхэн зардлын даагаад имчлүүлээд зүг зүгөөрөө нэгэд буцаасан. Үйлээд бусчихсэн шүү дээ. Жацаг балаа авгаа. Сүүлд нь нөхөр өглөө гэлдэгсэн. Би нөхрийн нэрүү саруул болгоод консул дээр байрлуулаад зардлын даагаад эмнэлэгт нь үнгүй үзүүлээд явуулсан. Төлбөрийг би төгссөн шүү дээ. Ойлаад нөхөртөөгөө баярлалаа гэж явсан. Нөхөр нарийн сайн залуу байлаа. Баярлалаа гэж надад ганц шил арх өгөөд явсан. Би тэр архийг нэг Монгол аханд нэг өр Монголд бэлгэнд өгцөө өрхий. Тэгээд дараад нээж өглөө гэж хажтмаад ээжигээ давуулаад очисон. Би ээжийг эмчлүүлээд явуулсан. Эмчилгээнийхэн зардлыг даасан. Ээжтэйгээ баярлалаа гэж явсан шүү дээ. Сүүлд найзыгаа нэг сургуульд оруулаад өгсөн. Би өр Монголын докторд оруулж өгсөн шүү дээ хажтмаа. Одоо ернээ сар 4,000 воны тэтгэлэг авч байгаа 4-5-20 гээд сард 2 сая төгрөгийн тэтгэлэг авч байгаа шүү дээ. Надад баярлалаа гэхгүй надад баярлалаа гэж гээгүүлдэггүй маа гэхэд харин надад гай болохгүй намайг муулахгүй явуул та. За муулсан ч яадгийг балаа авгаа хүмүүсийн харин сэтгэхгүй ийм болцсон заа юу. Ягаад гэвэл хажтмаад мөнгө өгч байгаа. Мөнгө эрднийг муул гэдэг. Дэнсийн шинэд мөнгө өгч байгаа. Мөнгө эрднийг муул. Нөгөө мөнгө аваад яах вэ? Хамар шааж байна. Ой айгуу гоё шонкор хамар шааж байна. Өөрөөр л байдаа, оргоор л байдаа улгаач нараа. Тий. Мө тороолууд мөнгөтэй нөхөртөө уулзаад нөхрийнхөө мөнгөөр хийлгэж ивэл хамаалга. Шантаж хийж мөнгө олсон мөнгөөрөө зарим хүүхнүүд өгөөрөө шагаад байна. Ичдгүүр хүүхнүүд та нар. Би та нарыг уншнаа, өмшин. Нэр шүү. Энэ дарга нар хэнийг шантажиж яаж сайдуулж би өмшин. Хасуурын гав игүй шүү дээ.
Сая нөгөө засаг огцроо динжгэнж яхад төсөвдөр шантаж хийж яхад шадар сайд болсон. Шантаж мөн үү? Яг тэрнтэй адилхан албан тушаалыг хулгайч нар шантажж авч байна. Өнөөдөр ашигт малтмлын дараагаар манай ардчлал намын ОНО гэдэг үг ажиллаж ирсэн. За манай Баян онгорын гаралтай нэг их хурлын гишүүн Улаанбаатараас сонгогдсон. Нөгөө нэг огцруулна гэдэг эдгээр чи гар үсгсруудаа явж санаж байна уу? Тэгэхэд миний өнийг ашигтын дараагаар тавиг шантажлж хагаад тавиулаад гар үсгс урсан. Энэ шантажсан шүү дээ улгаач нар. Би ингэсэн үү ингээгүй шүү дээ. Энэнтэй адилхан сэтгүүл зүй ус төрчд бол мап болцсон. Шантажны мапууд болцсон. За тороолууд нь тэр худалба буруу нам галтайсан юм байсан. Над шиг бизнес хийж үзээгүй, над шиг хар багасаа жипийг ингэж баг багаас нь ахиулж унж үзээгүй, гівгэнд 300 унцсан 50 унцсан шааж ирсэн. Би дээр сайхан самбуу ахта ярьсан. Нэг хоолны газар таарсан. Сайхан самбуу ах шүү дээ нард дуулын. Тэгээд тэр нэг буузны газар таарлаж хоёулаа бууз идэж нэг жоохон буу алд суусан. Тэр муу галдар уцаан чи юу ч гуйлгч байгаа гэр ороод амьдэрдэг машингийн зээл өнөг явж ирсэн. Тэгээ би нэг нам байгуулахсан нэг санхүүжилтийг хийсэн чи баахгүй алга болоод тороол болоо явцсан гэж шааж байгаа юм чи. Чаавас. Тийм арчаагүй. Тэр муу Отгонбаатар гэд муу жацсаг шант их орн чи нэр зүүсэн. Тэд нар их орж биш. Тэд нар шантааччт. Тэглээгээд над руу та нар дайр. Ой манай дүү мөг бас яд авч ялтын тэр шааж исэн муу Отгонбаатар муу жацсаг минь. Отгонбаатараа чи өрөөдөр би Монголд очие. Би дүүгээ суулгаж байгаа тооёроос би чэйж үчгийн шалгалт тавь дүүтэйгээ тооёрыг суулгаж байгаа тоо бодвол заа юу. Чи мө дөрөв аргын тоо мэдэхгүй ногоо 0. Өнөөдөр Үранга аймгийн тэр өдөө сумынхын ангийнх нь хүүхдтэй би энэ таарсан. Ногоо 0 байсан гэжээлээ. Алдаад хамгийн алдаад тавьчихдаг. Хамгийн буусурдаг. Харин төгтөө жоохон тийм жоохон хэрүүлч удамд нь жоохон хэрүүлч удам байдгийг хэрүүлч тулдаа яваад байгаа гэж байна. Ногоо 0. Чи ирээд надад шалгуул заа юу. Би дээр нөдний ягаад нөгөө инх шаргалдаг хулгайчтай би маргалтаад би засвар хүмүүжил олох гээд өөрийнхөө ажлыг 10 хоног золиод би нэг төр зурал нөгөө сад болох байр штэ нэг. Тэ бэ? Тэрэнд нэг 10 онсон штэ. Тэгсэн чинь нөгөө хянагч нар нь ярьж гин. Худалбаа буруу намын дарга Отгонбаатар орж ирсэн. Даргатай уулзыг хүсэлт өгч гин гинэ. Хүсэлтээ бичгээр өгчих гэсэн гин. Тэгсэн чинь нөгөө чи биччихээн гинэ. Эрхэм дарга хурандаа тантай уулзах хүсэлтэй байна гэдэг 10 үг бичсэн чинь 10 үгний 10 алдаа. Бичгийг нь авахыг байхгүй. Тийм намын дарга байх уу гэдэг нөгөө хянагч нар надад ярьж ил өөрхий. Тийм хүн намын даргагаа худлаа шаага яваад байгаа шүү дээ. Ногоо 0. Отгонбаатарын дэргэд миний дүү өөрөө конкурстэд санхүү эдийн засгийн дээд сургуулийг авч байлаа. Улаанбаатарт ирж конкурстэд ГТМ-ст орж ялаа. Техник хэмжээ ангид Зогтбаатар. Зогтбаатар багада тооны олимпиадад ордог байсан. Тооводдаг байсан ой. Банк санхүүгийн тооводдгийг Отгонбаатараа. Чи юу худлаа гуцна, уйлна, ногоо шиг гаслна. Өөр чам чадах юм юу ч байхгүй Отгонбаатараа заа юу. Жатсаг минь ногоо 0 минь шантаж зүү минь. Муу шантаж чингууд ловшнууд за нэг 2 минут лайв хийсэн халуураа шаачлаа. Хулгайч нар харин миний намайг чи өөрийнхөө орлогыг нотлох шааж чинь. Намайг бүгдийг шалгацсан над хулгайч нар чинь заа юу. Ямар байранд амьдрдгийг. Хуруу умсаа хуглан барин маршал 5 ингээд эко ням давагийн байранд орж ялаа би 13 онд. Нөгөө байр нь метр квадрат нь 2 саяар орж ялаа. 200 хэдэн метр квадрат гээд байр орсон. 700 саяар би байранд орж ялаа хулгайч нараа. Ой. Тэ 7-8 өрөө байранд. Тэ. Тэр нөгөөдхөө зараад циркийн тэнд бас Некогийн тэр маршал 5-аас хэрэггүй байр. Өстой хогийн байр. Зараад зайлсан заа юу. Навшнуудаа орох орон унах унаагаа өөрийгөө хөдөлмөрөөр авч ирсэн юм аа навшнуудаа. Харин энэ уулын хамт хаоснд амьдарч байгаа авилгалчин дарга нарыг шалгаарай заа юу. Миний өрөнгийг шалгах гэж байгаа. Мо тороолууд минь за ойлгосноо. Ийм байна. Отгонбаатар шиг шантаж хийж орон сууцанд ороогүй шүү дээ. А би гэр ороод амьдарч ирсэн өдөө. Хөдөлмөрөөр хөдөлмөр хийж байгаа Солонгост хар ажил хийж байгаад би 17 сая төгрөгөөр хороолын эцсийн 29 дугаар байрны 265 тоотыг байрыг би худалдаж авч ялаа. Хулгайч нараа ой. Тэ. Юм яриул ярина шүү дээ хулгайч нарт. Харин дугаагаас даварж гин. Одоо тэгээд өмс зүс эдэлсэн өөрсөн юм яриад байлтай юм шүү дээ чаавас. Хүнд өгөөл өгч чаддаг хүн заяа. Би өчнөө хүн тусалж исэн. Миний тусалсан болов тэнгэр хулгайч нарын тороолдож хулгай хийсэн бузралсан юм бол газар шүү заяа. Энэ хулгайч нарын
Миний хийсэн буян энэ гүн далаа, энэ Шантаж Отгонбаатар, энэ буян бузар намын дарга жаргал сайхан өөр хин байдгийг тийм ээ. Тэр энэ Шантаж зүү энэ захиурын анхаа манхаа тий энэ дэнсийн шинэ минэ гэд их орончдын нэр барьсан хідэн гачин галтар юмнуудын орлого бол бузар. За юу. Эдний хажууд намайг харьцуулаад тэнгэр газар шүү. За ийм байна. Халуураа шааж өгч нэг мэдсэн чи ажилтаа энэ 20 туу чи 20 цаг болчих. 20 цагаас доор суглаад орд суглаагаа суглая. Мартцсан шааж чинь. За төр баяртай.